За сайн байцгаана уу? Кино Reaction-ы 4 дахь дугаар хэлж байна. За өмнөх дугаарууд бол киноны үнсэлтүүд, за киноны алдагдлууд, за тэгээд цаашлаад киноны алдаануудыг ярьсан. За энэ удаагийн дугаар дээр таарахын тусгай эффектүүд буюу одоо CGI гэж ярьдаг те, бас нөгөөх нь VFX гэж ярьдаг те, visual effect, computer graphic animation гэдэг эднэрийг та бүхэндээ танилцуулахаар бидлээ. За тэгээд Монгол, Энтгэл, Хятад, Европ, Аз гэдэг ер нь бүгд төрлийн жанрын кинонууд энэ таарах эффектүүдийг төгж оруулсан байгаа. За ингээд цааш нь явъя. Эхний кино Бүгжний эзэн. За энэ тухайн үедээ бол ингээд үзэхэд маш гоё, айгуу гоё, сайн компьютер графиктай харагдсан. Тэгээд жил архих тусам эдгээр мэн жоохон таархан харагдаад байгаа. Энэ юунаас үүдэлтэй вэ гэхээр бидний илүү сайн технологитой кино үзээд байгаа. Дээр нь энэ технологийн хүчин чадал улам сайжраад байгаа учраас өмнөх кинонуудаа ингэж харж байгаа хэрэг. Яг тухайн үед бол энэ үнэхээр супер байсан. Тэгтээ одоо бол ингээ харахад нэг жоохон нэг тийм өөр харагдаад байгаа зүйлийг та бүхэнд харуулъя. За Бүгжний эзэн New Line Cinema компани гэсэн жүжигчин Орландо Блум ингээ зааны зүгтсэн явж гин. За энэ паузлаа дахиж нэг ухрааж харуулъя та бүхэнд. Энэ жүжигчин бөгөөд цаатлын арын background фонтогоо энэ зогцохгүй харагдаад байгаас нэг тийм өөр. Одоо би маусаар гүйлгэж харъя. Энэ хүнтэй арын фон хоёр яг жинхэнэ камераар авахд бол энэ нэг Flare энэ арай өөр харагдах. Энэ бол нэг жоохон таараххан санагдсан. За ингээд заантай ерөнхийн холоос авж байгаа офшит төрсүүд айгүй зүгээр байгаа. За тэгснээ яг ойртоод жүжигчин дээр ирэнгүүт нэг энэ тэрээр энэ тэнгэр энэ жүжигч хоёр нэг л өөр харагдаад байгаа аахгүй авцалтаагүй. Энэ бол яг тухайн зураг авалтан дээр бол ногоон фон дээр л авсан баг л та. Яг камер дээр бол нэг жоохон нэг тиймэрхүү байгаа. За ингээд заан бол яг зүгээр окей. Ямар ч асуудалгүй. Тэгснээ одоо яг энэ дараагийн кадр дээр зааны хошуноос гүүгээд өсрээд буулаа. За дахиад нэг ухраа. Энэ хоёр дээр зааны унж байгаа motion хөдөлгөөн тэгээ наатлын жүжигчин энэ хоёр энэ жүжигчин тэгээ за артлын энэ фон дээр бол нэг л тийм chemistry таараагүй гэсэн үг. За дараагийн кино бол I'm Legend Will Smith-ийн тоглосон. За энийг яагаад оруулсан бэхээр энэ дээр за дахиад нэг ухраа гатахын сая цонхоо өсөрж байгаа хэсэг тоглосон жүжигчин за та бүхэн харж байгаа энэ нүүрэн дээр нь хөлс мөсөн буурсан. Арын энэ зомби энэ хоёр бол шал ондоо байгаа. Тэр өгсөн гэрэл сүүдэр за тэгээд хоорондын chemistry-т нэг л зөрөөд байгаа учраас энийг жоохон таархан санагдаж байгаа. За зомбитэй энэ I'm Legend кинон дээр бол энэ өдрийн гэрэлд гадаа удирсаг гарч жүжигчний энэ духан дээр өгсөн гэрэл наатлын зомби байгаа энэ хоёр бол ер нь бол жоохон зөрөөд байгаа маа. Тэгээ таарам гэсэн. За эндээс нэг авууштай нэг тал нь юу гэвэл нүд байгаа. Нүд бол яг хүн шиг гаргаж ирснээс арьсны гадна тал энэ төр бол жоохон өөр харагдсан. За тийм учраас жоохон таарах үзлээ. За дараагийн кино Catwoman. За энэ дээр чинь Halle Berry тоглодог хаа. Ингээд ойроос авсан төрсөд болчих. За энэ дээрээс биеийн тамирын хувцастай унжин уу да. Ингээд пауз авчин дээр яг энэ нүүр хэсгүүдийн та нар хараад байгаарай. Тэр нэг сонин арай нэг өөр. За тэгснэ ойроос авсан яг жинхэнэ хүнтэйгээ харьцуулахад энэ шал ондоо хоёр өөр дүрс болцсон. Хитрхийн мэдгэтгэхэр ингэж 3D оруулсан гэсэн үг л дээ. За одоо энэ 3D дүрснээ энэ нүрийн хэсэг үс мөс нь. За ингээд яг өөрийнх нь оригинал тус гарлаа. Хоёр шал ондоо. Тэгэхээр энэ бас баг зэргийн таарахын гэсэн үг. За энэ хан дээгүүр Catwoman харьяаж гүйж байгаа хэсэг байна. Энэ бол яг ингээд үзэхэд бол айгүй дайжгүй байгаа. Хөдөлгөөн динамик. Гэхдээ яач ч нөх хүний хөдөлгөөнөөс арай нэг өөр динамик байдал нь арай нэг өөр харагдаад байгаа. Яагаад нэг нүдэнд нэм онцгой харагдаад нэг хэрэг нэг тухайн видео дүрсийг авсан секунд фрейм за олон 3D гэсэн секунд фреймийн хоорондын жоохон зөрүүтэй л нэг харж байна л та. Яг хүмүүс хэлж магадгүй чи ягаар энэ киноны тусгай эффект ингээд муулаад байгаа юм байж гэдэг юм уу юу мэддэм байж гэдэг юм уу. Тийм би бол нэг сайн мэдгүй. Гэхдээ онлайн скулд нь бол яг энэ бүх дүрсний ялгаа 3D layer environment гэж ярьдаг те тэрний ялгааг нэг багс заалгасан болохоор энийг ийм харагдаад байна гэдэг өнцгөөс нь л сонирхчдээс хэлж байгаа шүү. Тэрнээс бол эднэрийг хийхэд бол маш олон хэмжээний цаг орно маш хэцүү. Тэрийг бол ойлгож байгаа компьютер графикчдыг бол муулж байгаа юм биш. За дараагийн кино бол энэ юу лээ? Нэрийн сандгүй. Dwayne Johnson тоглосон Mummy гэж ирсэн илүү дээ. Тэгснэ манер энэ тийм ингээ Scorpion бол гадарч байгаа хүн юм. Тэгснэ нүрийг хараад байгаа. Энэ ингээд нэг баримлын шавраар хийц юм шиг нэг л ингээ гэрэл мэрлэн ойш тосгоогоц. Энийг яаж амархан ялгаж байгаа нөхөр нөгөө нэг энгийн хүнтэй дүрс за тэгээд энэ 3D дүрс хоёрыг харьцуулаа харангууд нийлтэй ялгарнуу харагдаж байгаамаа. Одоо энэ хараа. Энэ хараа. Тэр энэ хүний арьс
төрөх. Тэгснэ энэ арийнх нь энэ 3D хийсэн Scripon хүн бол одоо нэг шал ондоо гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол зөрсөн. Тэгээд таарахын CGI-д орж байгаа юм. Яг л ямар ч хүн энгийн нүдээр хараад энэ чинь тэгэл компьютер график л биш тэг хилчээр ба. Одоо бүр энийг бол тултал нь хийсэн сайн кинонууд бол байдаг шүү дээ. Одоо чинь Transformers ч юм уу те бүр яг ингээд томоор үзвэл бол кино шаталт үзвэл мэддэхий аргагүй шүү дээ. Энэ бол илт мэдэгдэн л дээ. Гэхдээ яг энэ бол жоохон онууд нь жоохон хуучин оны кинонууд орж байгаа. За энэ ойроос бүр хараад байгаараа тэр энэ дахиад ухраач харъя. Энэ бүр яг энэ духны хэсгийг хараа. Яг ингээд баримлын шавар хийсэн шиг харагдаад байгаа. Тэгэхээр энэ илт аваа. За дараагийн кино чинь James Bond-ын тоглосон цувралын нэг байна. Daniel Craig жүжигчин. Мексикт болж байгаа үйл явдалтай явж байх шиг байна. За ингээд манер буудлаа. За тэр хараа. Энэ цаана ингээ бөмбөг дэлбэрээ цаатлагын барилга дэлбэрүүд энэ унж байгаа энэ тоосго барилгын өвтөс ширхгүүдийг хараад байгаа. Энэ бол илт ингээд зүгээр юм 3D texture ч юм уу материал сайн өгөөгүй тийм 3D объектууд ингээ шийдэлцэн илт харагдаад байгаа. Энэ унж байгаа энэ хажуу талд нь унж байгаа тэр гэр сүудрээс нарч байгаа. Энэ бол бас нэг жоохон таархундаа орж байгаа. За ийм нуурлаа. Энэ унж байгаа ч гэсэн цөмөрж байгаа нь бол илт мэддэгээр харагдаад байгаамаа. За тэгээ яг энэ анги бол James Bond-ийн анги дээр бол жоохон таархан болчих. За 1995 онд гарч ирсэн Mortal Kombat сигээг бол эрэгтэй хүүхд болгон тоглож ирсэн байлгүй дээ. За тэрний кино нь байна. Энд дээр бол анзааруул дээр цаатлынх нь энэ background моднууд бол нэгэн жигд байна дээ. Ингээ Photoshop-оор хуугаад өрцсөн юм шиг харагдаж байна. Тэгэхээр 95 оны компьютер график бол одоо ихтэй харьцуулах аргагүй л дээ. За энэ нөгөө нэг гарнаасаа ингээд нөгөө нэг могоо шиг юм гаргалаа. За энэ 3D environment гэдэг орчныг хэлдэг те тэр нь ингээд нэг яг бодит дүрстэнтэйгээ энэ 3D-ийн layer-тэй цогцоогүй илт ингээ юм нагаад тавьсан юм шиг харагдаад байна л та. За дараагийн кино Anaconda гэдэг авраг могоон тухай кино энэ 97 онд гарчсан баха хүүхдтэй хатал их үздэг гэсэн. Тухайд л могооноос найгаад сүрдээлээд гэсэн. Одоо ингээ харангууд энэ хараа. Энэ хүний байгаа энэ арьс энэ могооны энэ гадаргуй нэр шаал ондоо илт ингээ мэдгэдэггүй зугаас. За дараагийн кино бол 2002 онд гарч ирсэн Scooby-Doo. Энэ бол одоо хүүхдэд зориулсан кино. Угаасаа л хүүхдүүд үздэг байсан л та. Тэгээ энэ хараад байгаа энэ нэг амтныхын за тэгээд энэ хүний бие хөл энэ аман дээр нь гიშиж байгаа дүрсийг таах харж байгаа. Энэ хоёр бол өөр илт мэдээж энэ зөрүүтэй харагдаж байгаа. За яг энэ нэг заавал яг адилхан байх албагүй энэ нэг юм үлгэрийн амтныг мэдгэтгүүлэхээр ийм одоо textureтэй хийж ирсэн байж болно. Тэгвэл нэг энэ жоохон хөдөлгөөн анимашн бол нэлээд зөрүүтэй харагдаж байгаа маа. Тэгээ 2002 он ч уг нь компьютер график гайгүй хөгжсөн байсан юм да. Тэгтэл харах. За дараагийн кино бол бас адилхан нэг оныг гарсан кино хаа. Die Another Day гэдэг энэ одоо энэ James Bond-оор тоглож байгаа жүжигчин Daniel Craig-ийн өмнөх үйлдвэрлэлийн одоо жүжигчин тоглож ирсэн юм. Тэр кино байна. Тэгээ энэ цунами дээр одоо ингээд шүхрээр явангаа серфинг хийгээд байгаа юм да. За тэгээ хараад байгаа энэ наатлын хүн цаатлын ус хоёр нь ер нь тийм зохицолгоогүй нүдэнд эвтэйх юм биш харагдаад байгаа. Энэ бол нэг ногоон бон дээр цолол тавьсан ойлгомжтой байна. За тэгээ энэ мөснүүд энэ хараа. Яг бодит байдаг мөс биш. 3D-гээр л яг хийсэн байгаа юм л да тохоо үед. Тэгээд нэлээд зөрүүтэй энэ мөсний ширхэг усны давлгаа энэ төр бол энэ шүхрэн ч гэсэн илт залгаа хийч гэсэн. За ойрын дүрсэн дээр харах юм бол энаараа цаатлага дүрстэй авталцж өгөхгүй. Тэгэхээр энэ бол одоо бас тухайн цаг үедээ гоё жисэн. Одоо ингээ харахад нэлээд таарахын CGI тусгай эффекттэй орхон л дээ. Тэр энэ бууж байгаа юм. За 2003 оны Matrix Reloaded энэ ч бол тухайн үедээ шуугуулжсэн ёо хүүхд тахад үзэхэд ямар мундаг юм бэ? Ямар гоё компьютер график вэ гэж харж ирсэн. Одоо харангууд энэ бүр илт 100% CGI мэдээд байгаа юм л энэ хөдөлгөөн тэгээд арга барилч гэдэг юм уу нэг тийм пластик харагдаад байгаа аахгүй юу. Тэр хувцсны нөмөр гинтэр нь яг ойрын ганц хоёрхан дүрс нь бол хүн гэдгийг мэдгээд байгаа. За тэнгуүдээ дараагийн кадр шилжингүүд ингээд өөр болчихж байгаа. Энэ эргэлдэж байгаа энэ хувцсны хэсэг бол арай жоохон хөлхний санагдаад байгаа. Энэ хүн зогсож байгаа хэсэг бол. За Matrix-аач муулаад яах вэ? Одоо дөрөвдүгээр ингээд хийгдэж байгаа гарах чинь. За энэ нөгөө нэг юу бас яг энэ Matrix дэжлэлийн онд гарсан буш хөгч жүжигчин Angelina Jolie тоглосон буш хөгчийн нэг анги нь Tomb Raider гэж байгаа англи нэрээр нь манер тэгсэн чинь усан дотор авраг загс ирсэн чинь зур шанаачдаг наасан
Нөө авраг загсан зүгээр ёо гэдэг зүгээр ингээд бол энэ ихтэй бол арай л хэтрүүлэгтэй харагдаж байгаа. Усан дотор тэгээд цаатлын авраг засны хөдөлгөөн энэ хүнтэй ойрхон иржээд тайлцж байгаа хэсэг энэ бол жоохон лог дараал алдагдсан ийм компьютер график байгаа. За дараагийнх нь King Kong 2005 онд гарсан. Энэ ягаад за угаасаа ойлгомжтой. Энэ тухайн орчныхоо арал дээр динозавруудаас энэ судлаачид маань анчид маань гүйж болтчихээн л. Тэгсэн чинь хөлийнх нь хоорондор гүйгээд байгаа. Авраг динозаврын хөл энэ хүнийх нь би хоёр шал ондоо харагдаад байгаас тэр цаатлаас гүйж ирж байгаа динозаврыг хараа. Амар зөрөөтэй. Тэгэхээр энэ бас таарах бол харагдаж байна. Ингээ нүдэнд нэг эвтэйг харагдана гэж байдаг да. Тийм байхгүй. За энэ King Kong дэсгүүч ялах. Энэ бол яг үнэмшилтэй харагдаж байгаа. Айгуу гоё яг үсний ширхэг мэрх нь бол дайжгүй харагдаж байна. 2005 оны кино гэхэд. Хүн цаатлын үлээр бүр ийхт ингээд наан цаан яг нэг орчинд байгаа юм шиг нэг ижил харагдах хэвээр бүр ийм наан цаан зөрүүтэй харагдаад байгаа байхгүй. Энэ бол одоо таарах CGI. За тэр энэ хараа. Нэг ухраа. Тэр энэ хүмүүн хараа. Энэ хөлийн цаатлын хоёр ийм л ялгаатай юм да. Тэр энэ одоо динозавр дээр хариж байгаас залгаас нэг жоохон бохир. Энэ үтэ зүгээр ингээд фотошопоор залгаад тавьсан шиг харагдаад байгаа байхгүй. За нэг юм за X-Men Origins Wolverine 2009 онд гарсан. Энэ яг ингээд дүрс жоохон таа хүн жижигээр харагдаж магадгүй. Тэгээ томруулчвал энэ нөгөө нэг дүрсээ би блоклуулах гэдэг учраас ингээд жижигээр энэ дээр оруулсан ба. Тэг ингээд яг том дэлгэцэр үүсгэх юм бол энийг гарнаас нь гарч байгаа энэ төмөр соёо моё юу гэдэг үлээ. Энэ төмөр 3 юу ч юм. Энэ маань одоо ингээд нэг л өөр харагдаад байгаа юм да. Энэ толиноцгол зүгээр ингээд гаран дээр нь хүний дүрсэн дээр ингээд нэг юм 3D металл сайн текстчр өвгөө материал ингээд залгацсан юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ нэг орчныхон тэр гэрэл уусалт нэг жоохон таарах юм. Тийм учраас нэг таарах юм шиг. За тэгэд энэ дараагийн хэсэг дээр энэ хараа ийм бүр юм төмрийн шатыг ингээд зүсээ юучгүй бий болгож байгаа. Энэ бол арай л панаалтай санагдаад байгаа маа. Арай л худлаа. Зөв юучгүй ингээд нэг усан доор ингээд шүршүүр зүсэж байгаа ч юм уу. Нэг бол ингээд өвс зүсэж байгаа юм шиг зүгээр төмрийг юучгүй юм шатдаг наасан. Наар ямар ч өвтсүүлтэхгүй. Энэ бол арай л сонин компьютер график байгаа маа. За Summit Entertainment хийжсэн нөгөө нэг Twilight энэ төгсгөлийнх нь part 2 дугаар ингэ нэг юм. Бэлла ингэ сэрэгчээд босоо явж байна. Тэгсэн чинь хүүхдийг харуулдаг. За хараад байгаарай. Энэ хүүхд бол ингэ бод байдлаасаа шал ондоо гоц нэг энэ ам хамар нүүр царай. Яг дөнгөж төсөөхт бол ингэ нэг сайн уу за ээж ирээ юу гэдэг шиг иймэрхүү харцтай ингэж юусоо байхгүй гоос тээ. Энэ хиймэл нийлх мэдээд байгаа. Энэ хажуу талынх нь энэ хүмүүсийн нүүр цариг хараад байгаа. Тэгээ энэ хүүхдийн нүүр цариг хараад байгаа. Амар зөрүүтэй компьютер график нь тэрж байна. Энэ хараа. Нүрний жүжиглэлт нь хизээ ингэж жүжиглэл сурцсан шиг байгаа. Яг бод амьдралын жоохон хүмүүс тийм байхгүй шүү. Камер дээр ингэж гарахгүй. Гэхдээ энэ чинь behind the scene харж байгаад яаж яла зүгээр Google-тэй байж тоглоод нүрийн компьютерээр залгасан юм лээ. Нэр тийм шүү дээ. Өнгөр нэг задлаа нэг амжихгүй юм да. Энэ киногоор. За энэ бол илт мэдээ чинь жоохон таархан компьютер график болсон. За Green Lantern чад хэдэн онд гарлаа. Оны сайн мэддэггүй байна. Энэ кино Ryan Gosling ингээд нэг юм ногоо юм гараа шидэд идэг. За тэгсэн чинь энэ дунд нэг ачааны машин доогуур нэг юм ногоо юм шидлгүүдээ пүрш болгоод дэжиж түлхэж байгаа. Тэгээд энэ ачааны машиныг хараад байгаа. За дахиад нэг ухраа. Энэ хараа энэ Кавин артлынхны энэ Yonk сэтэр нь бол яг бодитын цаатлын машин бол энэ барилгатаас ерөөсөө огт зөгцохооргүй CGI их бүр мэдтгэхгүй залгаа хийсэн ба. Одоо Marvel-ийн кинонд бол энэ дээр бол дийлдэхгүй амар сайн болж байгаа сүлээд бол. За дараагийн кино бол 99 онд гарч ирсэн Далайн гүнд илүү өнчтэй нэг тийм кино. Deep Sea ч үлээ тийм кино. За энэ дээр авраг загас идүүлж байгаа дүрсийг та харж. За буцаад нэг ухраач харъя да. Энэ ухраад нэг хараад. Энэ авраг загас нь илт мэдээд байгаа. Энэ орчны энэ 3D шал бетоныг харъя.
Тэгээ яг тухайн зураг авалттай. Тэгсэн энэ загас нь болохоор энэ шүд мүдийг хараад гараа энэ хүн авчулж байгаа нь ийт мэддэд байгааз. Энэ бол яалч яахгүй таарахын CGI яа. За Anaconda түрүү нэг ангийн 2007 онд гарсан ангийн хэдүүлээ харж байсан. 97 онд гарсан ангийг харж байсан. За энэ Anaconda 3 байна. 2008 онд гарлуу да. Ингээ хүний араас могоо ихтэй байгаа юм уу да. Тэр энэ хараа. Энэ бол бүр хамгийн тааруухан компьютер графикийн бүр тод жишээ байна. Энэ могооны энэ нүд дуулан арьс энтер бол энэ цаатлын орчин бол ингээд бүр шаагаал ондоо байгаас зүгээр нэг энгийн нэг муухай үзүүлэлттэй компьютер тоглоомч харагдаад байгаа байхгүй. Тэгэд энэ хүн болон энэ могоо хоёрын харьцуулсан төрсөл энэ бол бүтэхгүй гүйлэг явж. За зогсоогод харъя. Энэ могооны толгойн хүн хоёр та нар яг ижлэг харагдаж байна хардаа. Шаал хоёр ондоо байгааз. Тэгээд хойд үзэж байгаа үзэгчдийн компьютер графикийн харах үзэгч нэг иймэрхүү л байж тээ. Тиймэрхүү л юм да. Нойроос та тарж гац. За тэгээд энэ нэгэн дээр үед гарч ирсэн бүр намайг хүүхэд байхад гарч ирсэн Jurassic Park Steven Spielberg-ийн найруулсан. Энийний одоо энэ динозаврууд бол бүр маш үнэмшилтэй харагдаж байгаа байхгүй. Шүд мүд ойроос гаргацсан. Одоо сүүлд гарсан тэр сайжруулж сэргээж ирсэн Jurassic Park Юрий галын цэцэрлэг эдрээс бол хамаагүй дээр. Энэ яаж нэхэр одоо амтныг одоо яг тухайн орчинд зориулаад бодитоор ингэж угсарч хийх юм бол камер дээр зураглал дээр илүү гоё үнэмшилтэй харагдсан байна л гэсэн тод жишээлтэй. Хичнээн компьютер график байсан ч гэсэн тэгээд бодит камерын дүрс болон энэ хоёрын хооронд секунд фреймээр зөрөөд ялгаатай байдаг байна. Энд дээр хичнээн хуучин ч гэсэн амар гоё компьютер график би зүгээр харьцуулах гэж оруулсан аюу гоё харагдчихсан. Учираас энэ дээр бол ямар ч өөрлөх юм байхгүй. За энэ нэг энтэг кино байна. За яаж байгаа юу болчихоо? Дахиад нэг хураагаад хараад та. Завар ингээд голоор дахиж явсан. Тэгсэн гинт завь хөөрч. Тэ яхаараа. Усан доор нэм нэг ивгч байсан юм болоо. Ямар сони. Энэ одоо энэ кинодын бүр таамагшгүй сонь үзэгдэл хараад идэх юм аа. За дахиад усны моцикл юу вэ? Яг саяхан шиг дахиад дээш хөөрж явах юм. Пуужин шиг. Ч одоо юу болоод байна? Ямар татвахч ямар жингүүдлэр ингэ дээш яваад байна. Энэ энтэг кино бүр ойлгомжгүй. За энд нэг зодонтой кино ах шиг байна. Хүй газраас ямар сонио өрдөг юм бэ? Хажуугаар нь хөөрлөө. Тэсний ч яаж монтажлахаар энэ хажуугаар нь өнгөрснө араас нь ингэ хөлөөрөө суугачлаа авч. Энд чи ямар сонио юм те. Дээр нь гарцсан байх юм. Тэг нөгөө талаасаа доор нь хөлнөх юм. Тонгорч үсрэж яагаад юм бэ? Энэ ямар сонио ойлгомжгүй зодонтой монтаж байл. За ойлгох малгаа. За дараагийн энтэг кино нэрийг мэдэхгүй. Гэрлийн шун ганхууллаа л авчлаа. Тэгснэ хүмүүсийг зөглөө. What? Байж гараа. Чи гэрлийн шун ингээд зөглөхөөр чи хүмүүсийг зүгээр ташраар нь унах юм уу цогдно үст. Тэгсэн чинь дэлбэрэлт болж байгаа юм шиг ингээд цацарч хүн өсөж буудах ямар сони те. Ямар сони энэ одоо энтгчүүдийн компьютер график CGI бас л өрмөц юм аа. Тэр удаашруулж харж байна. За холын овшид үрсэн энэ хараа. Хүмүүс нь бүр нөгөө шонт нь хүрээгүй энэ хараа. Энэ хэсгийн хүмүүсээ шонт нь хүрээгүй харагдаж байна. Энэ ч гэсэн тэгснэ цацарч өсөрсөн наа чинь энэ хараа. За дараагийн кино. Ой. Хүний магнит дээр зогслоо гэсэн чи ч одоо юу гэж тайлбарлав. Зохиорч хүн доошоо унна нэстэ магнит дээр ингэж зохихоор. Тэгсэн чи эсрэг тийш нь ингэж унснаа дахиж ойгоод буцаад ундаж юм уу? Ямар пүрштэй хүн байгаа шүү дээ. Ч одоо ямар аль дахиад нэг хараатах та. Удаашруулж хараатахгүй л гээд. Ямар сони. За. Зүг магнит дээр ингээд мангасдах маркер зогсож ш. Тэгсэн чинь дээш нь өсөж унаад тахтай. Даралтах нөгөө цогцолтын хүч нь эсрэг тийш нь энэ ямар сонин сэтгэдэг киноны компьютер график хүмүүс вэ. За дараагийн кино. Нөгөө алдарч жүжигч чинь хан илүү. За машиныхаа цонхоор нэг сүх шиг хадвар шиг юм гаргаж ирлээ. Дугуйн зоолоо. Унтчих. За байж байгаарай. Дахиад нэг ухраач хараатах. Энэ
ухрааж байна. За дахиад үзлээ. Дугуйныхан доор нь зүгээр яг дугуйныхан дээр бакришкин дээр л сэлзэмших юм уу зоочж ш. Тэгэхээр чинь зоогдоо зүгээр дугуйныхан доогоор гიშгэлдэл ингээд так эргээ явчихна шүү дээ. Зүгээр том чулуу ивсэн бол чинь ингэж анхалдаж өнгөрч унах хэрэгтэй байхгүй логикийн дагуу. Энд игсэн чинь бүр бүтэн эргээд бүр дахиад агаар дээр ирчихсэн юм шүү дээ. Йоо яаж тэгэхээр ингэж компьютер график байдаг. Энэ яадаг гинүү? Мотоцикл тооромслоо. Юу болоод вэ? Slow motion. Цоглоо. За энэ дахиад хараад байгаа. Мотоцикл тоорлохоор мотоцикл ингээд тоорлолд урагшаа годроодоход нь тэр хүчинд дээш хуучин шиг шидэгдээд байгаа юм бах та. За байж болох юм. Тэгтээ бас л мэдгүй. Ямар сони тий. За энэ кино гүйлгээ. За дараагийн кино. Энэ энтэг кинонууд амар сонь штэ. Нэг юм физикийн үйл дандаа эвдсэн юм хийгээд идэх. За энэ дараагийн кино чинь онгоцны хаалгаар машин үсэрж байна. Тэгснэ онгоцны сүнс чи яаж ч ийм том байдгүй дээ. Машинаас том дээ. Онгоцны сүнс харж ирсэн үү? Та нар нисэн онгоцны нислэг хийж явах та. Тэгснэ хажуугаар нэг машин гараа. Тэгснэ онгоц чинь ер нь динамикоор агаар дээр нэг далавчаар ингэж нэг уруудмаар юм да. Тэгснэ шууд очиод уулын хоёр дээр онголтоод унч чинь. За энэ дэлбэлтийн эсвэл ээлтэй байна. Зүгээр нэг утаанаас ингээл хайцсан байна. Тэгснэ алт юм ин. Машинаас нь шүхүр гараад ирлээ шүү дээ. Капотнаас нь тэгээд уугийнхын дэс ямар тийм шүхүр ингэ баглах зайгүй газраас гараад ирдэг гэсэн. За энэ шүхрийн оснуудыг та бүхэн харж байгаа. Энэ бол зүгээр ойлгомжтой байна. Амар энгийн залгацсан биш. Тэгээд машин эвдэрч гисэн цаатлын тэр газар ч гэсэн нэг сонио. 2014 онд гарч ирсэн Помпей кино шүү. Чиний түүхэн үйл явдалтай нэг галтуул дэлбэрээд тэгээд тэр галтуулын бэлдээсэн Помпейг хот чинь сүрдэж штэ. Ер нь тийм түүхэн үйл энийг ингээ кино болгосон байна. Энд дээр нэг таарахын гэж байгаа юм энэ нараа. Энэ галтуул дэлбэрж байгаа энэ нийлт наатлыгаа дүрстэй цогцохооргүй хиймэл харагдаад байгаамаа. Зэлэг гэж. За энэ алсаас дэлбэрж байгаа энэ ерөнхий опшн дүрс бол болж байгаа байхгүй. Энэ амар сүртэй дэлбэрэл болж харагдаж байгаа байхгүй. Тэгснэ дараагийн кадр дээр нэг сонин ойроос авж байгаа дүрсүүд нэг тийм хиймэл харагдаад байгаа юм. Одоо энэ тэр гал манаж ирж байгаа энэ огцон бүх гэл. За бас нэг энтэг кино гараад ирлээ. За энэ далаа эргийл гэрлийн шонгол гараараа мултлах гал авах шиг эргүүлээл. Суглаа хийцээ. Бяртай юм аа. За нөгөө нэг юугаа чирээд явал энийг жоохон гүйлгэнэ. Тэгсэн чинь машинтай хүмүүс цухтааж байна. Араас нь гүйлээ. Энтэг цагтай юм байна л да. Машин нэлийн төрүүлээ явж энэ дүрсэн дээр гүцгэл юм бах та. Хажууд нь хүрээд ирсэн юм шиг ямар хурдан юм. Үсэрлээ. За зохих нэ. Гэрлийн шилээр нэг хүнийг зогчлоо. Ямар шин энэ ч одоо энэ араа эхнийхэн кадр дээр нөгөө хүн зүгээр сууж байгаа зү тэр нэг жарис шиг пикап машины хаар дээр толгойг нь зогсон чинь цохиулж байгаа юм чинь дээрээс зогч байгаа даралттай учраас доош нь ингээ нам байж унна үстэй. Тэгсэн чинь цохиулсныхаа эсрэг зүгт ингэж шидэгдэж унж яах энэ араа. Энэ шидэлтийг курсор маус очигоос харж энэ чинь хажуугаас нь хүчтэй ингэсэн тохиолдолд үсэрмээр юм тий. Бүр шон руу ийм хүчтэй хагаралтан. За өрүүлэн мөшгөө ажиллаа. Нэг юм түрнийхээ суусан турбоогоор тойрол эргээд. Тэгсэн нэг машин өргөлөө. Юу вэ? Яагаад байгаа би? Машин мөргсөн чинь машин годротод байгаа юм уу? Одоо ийм хаана хэлэхэд ингэж мөргөхөр чинь мөргсөн хүч инерциээр агшаана ингэж ухардаг үстэй тийм ямар ч юм чинь хүчтэй мөрдөг. Тэгсэн чинь энийг мөргснөө огцом годротой явчих. Энэ бүр сайхан физикийн хууль жүрчж авч байна. Алт юм. За нэг нөхөр зүхтаалаа. Хажууд нь гүцэд ирчихсэн.
Амар хурдан гүйтгэл цагтай юм байна л да. За. Чамд гүйлтэрийг үүсэхгүй байна, барахгүй байна. Тэгснэ эргэж нөгөө чинь. Хаалгаа дэлгэлээ. Алгадах нэ ёо хазар дээр нь алгацсан. Хазар дээр нь алгацсан чи агаар дээр ингэж бүтэн 2 эргэж унаадах таах. Сонин тий. Хөлгнөөс нь аваа годроо. За энэ ч байж болох, энэ байж болох би гэдэг. За энэ дээр гараас нь барьлаа. Эргүүллээ. Угаалтны юм. Агаар дээр бараг хид эргүүлчихвэ. Гараас нь зүгээр татсан чи агаар дээр 3 өргөжтэй гинаас тий. Зүгээр бодит байдал дээр ийм хүчрэг гэвэл хүний мөрчин гэж тэр чигтээ мултраад унна үсттэй. Йоо. Эднэрийн тусгай эффект нэр дийлж. Йоо. Тэр нэг төмөр ингээд яндангийн уртлын стачер нөө нэг аржиатор гэдэг чинь тэрлүүн шидсэн. Тэр нь зоогдоод орцсон. Тэгэнгүүтээ төмөр шидэнгүүд машин дээшээ ингээд нисэж явчихдаг ч юу гэсэн үг юм. Одоо чинь ийм налуу уруу гоох юм бол машин гэж ирдэг хүч инерцээр дээш ингэж хөөрнө үст. Тэгсэн чинь энэ дэр зүгээр юм шидэн чинь дээш хөөрчдөг нас. Аим гүйлгэнэ. Шалт. Уганда Air Force гэсэн сэтгэлээр явж байна. Энэ дайны кино Угандагийн хийсэн л computer graphics CGI-тэй кино юм шиг байна л да. Энэ буудалцааных нь буунаас амнаас гарч байгаас нь ямар сонин наалтцгүй харагдаж байна. За энэ нэстэг тэргүүл арай гомдмоор хийж юм зүгээр цонхоор харж байгаа нь нэстэг нэг цонхоор харж байгаа нэг арай л биш өөс тий. Бөмбөг хайцсан энэ мод нь нэг шумуу шиг гэж нэстэг явсан бөмбөг хайцтагаас зүгээр жожлохоор цаасааж байгаа юм шиг дэлбэлтий гэднээс. За яг хөө хүнийг гэлтгөө, бусдыг гэлтгөө Угандагийн кино урлагдгаа сайхан хөгж хөлгөдөө цааш энэ бас арай л бөмбөг дэлбэрч энэ чинь шорон моргийг хараад байгаас бүр наалтахгүй. Нэстэгрээс буудаад байгаа юм уу? Энэ гэхдээ энгийн нүдээр харахад арай л өөр харагдаад байгаа. Хийцэн мэдгэдэггүй. Дараагийн кино за энэ ч нэг Цахирмаа гэдэг Монгол кино нэлийн дээд хэдэн онц гарч ирлээ. Ингээд зураг авалт молт айгу гоё болж байгаа байхгүй. Тэгсэн чинь хот сүрцэн байгаа машины хэсэг байна. Энэ нэг киноныхын трейлер хэсгээс л автсан байна л да. Машинууд арай л зүгээр видео жинхэнэ зураг биш фотошоптод өрөө тавьчихсан юм шиг л харагдаж байна л да. Нутаа бол илт хиймэлдэн. За энэ гүүж байгаа дүрс. Тэгснэ юу болоод байна? Зодтолтоод байх шиг. За энэ экшн хэсэг бол болж байна сайн л хийсэн юм шин. Тэгснэ хутга шийдэж байгаа хэсэг бол арай л илт мэдгэтгэхэр байна да. Зодтолтоолох шиг. Энэ бууны сум удаашруулж байгаа бүлэг тав энийг бол одоо амар сайн хийсэн зүгээр YouTube дээр хайхтал тийм хичээлүүд байдаг шин. Энэ гэхдээ нэг л юмтай адилхан харагдаад энэ нэстэг дэрийг хараа. Ийм нэстэг дэрийг Монголд байхгүй. За дээр нь байшингаас нэстэг дэрэг рүү машин очиод дэлбэлж ийн ардлын цонхны дэлбэрлэлт юм алхаж яах нэрэ. Энэ машин унж ийн нэрэ. Энд гэхдээ Inwata Tuts комчлог тийм нэг хичээлүүд өгдөг сайт. Яг тэрний хичээлтэй амар адилхан харагдах юм. Би яг тэр үед ийм хичээлээ дааж дөөрөж хийдэг гэсэн юм. Тэр энэ машин унж байгаа юм. Бууны сум мэтэр бол яг үе тэгээд Монголын компьютер график бол хөгжиж байгаа. Тэгээд тухайн үед л энэ нэг робот байх шиг юм тийм. Иймэрхүү л хийцтэй байсан баг маань тухайн үед бол. Тэг яг хөгжүүлүүд энэ зураг л амар гоё гохгүй наар дээр хотын дүрс мөрс нар мартай. Тэгснэ компьютер график дэсг ороод ирэнгүүтээ жоохон суугуулаа явчихж байгаа. Тэгэхдээ цаашд бол одоо бол манайхан бол амар лаг болцсон л шүү дээ. За энд нэг хятад кино урлан жожгоолог шийдэж гин үгүй. Буудлаа тэгс гал авалцлаа. Энэ ч нэр нь мэдхгүй хятад кино шүү. Тэгснэ дэлбэрэлт болоод байгаа юм уу? Зүгээр нэг утаа энер үснэ ямар ч ойр орчин нөлөөлөх юм алуу болчдөг нас. За дараа нь нэг бүт юм уу? Хайш агуултай юм уу? Хүний гар дээр за энэ арай. Илт мэдгэтгэр харагдаж байгаа сонио. За энэ бас нэг нисч мэсэл баатрууд нэг унгасны хийшгэл юм шар юм ялгаруулад байна даа. Тэгснэ гал болоод дэлбэрлээд байгаа юм да. Хөөе. Энд ч нөө Чингис хаан тоглодог өвөр монголчууд чинь баасан гоё юу дээ. Царай нь ямар төстэй байх вэ? Удаашуулаа хараа та. Мөн ч юм уу та. Өө. Ах уу утаа мутаа суурна үлцэн. Гэтэ ингэж эргүүлж байгаа нь утааны хэсэг арай л хөлхний байгаа цахилгаан зүгээр нэг Adobe After Effects гэдэг програм дээр зүгээр default өөр дөр нэртэй эффектүүд байдаг байхгүй юу? Нэг юм цахилгааны тэр мөрөл явагдах шиг байна. За энийг жоохон хүлээнэ. Дараагийн энэ юу вэ? Нэг чон юм уу? Үнэг юм уу? Нэг хүүхдтэй байна. Тэгснэ баагуудад тултаад байна. За зогсооч харъя. Энэ ч юу болоод вэ? Зүгээр амьгүй чихмэл тоглоом очиж тоглолцсон. Хайш.
дүрстэйгээ ерөөс наалтахгүй гоц. За тэгсэн чинь дараагийн ядар нэг амтан янз болчлоо. Тэгснэ давхихгүй за амтан чинь ингэж явахгүй хаа. Энд бас нэлээд таарахын тусгай эффект байна да. За ингэсгээд дуусгая. Ингээд компьютер графикийн хөгжил, visual effect бол одоо жил ирэх тусам маш сайжирж байгаа. Тэгээд хуучны өмнөх жилүүд байсан тусгай эффектүүд иргэн нэг зөвхөн харлаа. Мэдээж хэрэг бол таарахын харагдах нь бол ойлгомжтой. Жил ирэх тусам сайжирж байгаа. Гэхдээ сүүлийн үеийн гарсан кинонд бол бас нэг таарахын тийм эффект кино хэд харагдчихсан. Тэр Аладдин юу юучлээ те сайхан гарсан кинонууд ч тийм. Гэх мэтлэн ийм хүзүйл харагдаж байна. За энийг бол энгийн бид нар бол нэг хурдан ингээд камерын кадр өнгөрөхөд бол тэр бол анзаараад байхгүй. Яг ингээд зогсоож байгаад удаашруулж байгаад ингэж ингээд томруулж байгаа юм бол нэрж тийм үү гэсэн бодол орж ирж байсан. Тэгээ энэ бодлоо та бүхэнтэй хуваалцлаа. Кино Reaction-ы 4 дахь дугаар ингээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл 4 баяртай.